Сайн байна уу? За өнөөдөр бас нэг сонирхолтой туршилтыг хийх гэж байна. За үсээ юу гадаа явж ирсэн чинь бүр амар шивэлтсэн биш. За үсийн эхлээс хаахаас хамнаад. За энэ сан маань бас Монголд удахгүй зарагдаж эхэлж байгаа. За тэгээд сая 500 мянган төгрөг орчмын үнэтэй Tyson брендийн ус орогч, за 250 мянган төгрөгийн үнэтэй Altis брендийнхаа ус орогч хоёрыг өнөөдөр туршиж үзэж байна. Tyson эхлээд туршаад үзье. Оо. Тэтэм. Хатан. Яа хатан гэдэг юм. Яй. Хамаг их юм дөрөв. Хинтээ тавьчих юм. Ой, ой. 오케이. 어지러워. 자, ингээд Tyson-аараа үсээ ороод үзчихлээ. Баруун талдаа одоо Altis брэндийнхаа бүтээгдэхүүнийг хэрэглэж үзэж чинь. За энэ брендийг болохоор бас захирал маань ингээд санал болгосон байгаа. За өөртөө аваад хэрэглээд үзсэн чинь өөрийнх нь үсэнд хит богинохон учраас сайн болохгүй нэрийг надад бэлэн өгсөн байгаа. За тэгээ брэнд маань хажуудаа ингээд 3 товчлуутай. За эхний товч маань болохоор асаах товч байгаа. За хоёр дахь товч нь 170-аас 210 хүртэл ингээд тохируулах боломжтой. За дараагийн товч нь болохоор секундэд тохируулдаг товч байгаа. За энэ маань болохоор үсээ ороосныхаа дараа 5 секунд байх уу, 7 секунд байх уу, 9 секунд байх уу гэдгийг энэ дээрээ тохируулаад ингээд хэрэглэж үздэе. За маш их хэмжээгээр хийх юм бол мэдээж хэрэг иргэх нь маш удаан болоод хэцүү болно. За ингээд үсээ сайхан ингэж хийнгүүтээ энэ ховл руу ингээд сайн оруулж өгөө. За эргүүлэхийг хүссэн чиглэл рүүгээ ингээд эргүүлнэ гэсэн үг. За ингээд дуурснаас хойш 9 секундын дараа дуурна. Тэнгүүд ус оролтонд одоо дууслаа гэсэн юм тохио өгч байгаа гэсэн үг. За ингээд дууссан. За жоохон илүү байлгаад барихыг хүсэх юм бол өөртөө харуулад ингээд барьж үзэж болно. Оо. Цалдын нэгнээс. За ийм хүү тасалж аваад. За энэ индууны маань энэ дээд байгаа энэ цагаан хэсэг нь болохоор халдаггүй байгаа. Тэгэхээр та бүхэн бол түлэгдэх бол аюулгүй. За ингээд тэгээ энэ үсээ ингээд жоохон ингээд хажууд чинь бариад оролцолт хаягдaltaй учраас. За ингээд урангууд нь жоохон байлгаж агаад ингээд уулганаа гэсэн үг. Харж байна уу? За энэ хийгээ. За хамгийн гол чухал зүйл нь болохоор маш богино хугацаанд маш хурдан үсийг ороож өгдөг байгаа. Би бол өдөөсөө 5 минутанд өглөө ороогоод гарчдаг. За жоо ялгаа. Миний үс болохоор шингэн учраас нэг талдаа ойролцоогоор 4 хуваагаад бол хийхэд яг болдог. За энэ чиглэл нь ингээд өөрчлөгддөг, автоматар өөрчлөгддөг учраас хийх болгондоо ингээд өөрийнхөө хүссэн чиглэл рүү дааж өгнө гэсэн үг. За тэгээ энэ бүтээгдэхүүн маань Монголд орсон байгаа. 250 мянгаар борлогдож байгаа. Та бүхэн маань захиалж аваад хэрэглээд үзээрэй. За тэгээ цаашлаад бид хоёр Altis брендийнхаа өөр бусад усны энэ бүтээгдэхүүнүүдийг Монгол руу оруулахад төлөвлөж байгаа. За ингээд энэ талаа Altis брэндээр ороогоод тэгээд энэхийнхээ юуг нь оноо нэ. Ингээд ус үлдсэн байх юм шууд ингэж аваад ороогоод. За ингээд Altis-ийн усны орогчоо үсээ ороочлоо. За энэ талд нь болохоор Tyson-аар ороосон байгаа. За одоо энэхийнхээ хамтдаа задлаад үзье. За ямар болсон бэ? За ингээд энэ тал Altis, энэ тал Tyson байна. Гойсон байна. За тэгээд дээшээгээ жоохон бүр ийшээгээ ороохыг хүсэх юм бол ингэж салгаж авч байгаа бүр дээш нь ингэж болгож аваад ороох юм бол энэ дээдл хэсэг маань бас хамтдаа ороогддог байгаа. Тэгээд би бол нэг дээдл хэсгийг ороохгүйгээр доотлоо ингэж гоё ороогод явчихдаг байгаа. За тэгээд миний сонголт болохоор захирлын маань санал болгосон Altis брендийн ус орогч байна. За тэгээд Tyson болохоор бас хэрэглэхэд жоохон хэцүү юм байна. Тэгээд маш юм хүчтэй халуун сенсор ингэж үлдээгээд байгаа болохоор айгүй хэцүү. Энэ болохоор ингэ барихад ч гэсэндээ ер нь бол гарын ингэ түлхтгээс хамгаалсан юм хамгаалагчтай учраас хэрэглэхэд маш ингэ гоё хялбар амар байна. За тэгээд хамгийн гол чухал зүйл нь маш богино хугацаанд бид үсээ ингэ ийм гоё болгож ороох боломжтой юм аа. Баярлалаа.